Монгол улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн. Улс орон даяар 5 хоногийн хөл хорой тогтоосон бөгөөд Говьсүмбэр аймгийн засаг дарга Батзам бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А356 дугаар захирамжийг 2020 оны 11-р сарын 12-ны өдөр гаргалаа. За өөрсдийн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн онцгой комиссын сая хуралдаж дарга шийдвэрийг гаргалаа. Энд Монгол Улсын засгийн газрын 178 дугаар тогтоол гэж тогтоолын дагуу одоо Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байна. Тэгэхээр одоо бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжинтэй холбоотойгоор аймаг орон нутагт ямар арга хэмжээ авах вэ би та бүхэнд бас захирамж дээр заасан зүйлийг уншаад танилцуулжээ. За бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжинтэй холбоотойгоор хязгаарлалт тогтооход төрийн байгууллага хуулийн этгээдийн жагсаалтыг авсартаар баталсан. За энэ нь тэгэхээр юу гэсэн үг гэхээр Монгол Улсын засгийн газрын 178 дугаар тогтоол дээр бас заагдагдсан байна. Үүнтэй адилхан 11 төрлийн үйл ажиллагааг бол одоо хэвийн зохион байгуулж явна гэсэн. За энэ их та бүхэнд танилцуулжээ. За эрчим хүчээр хангах үйл ажиллагаа. За эрчим хүчээр хангах хэвийн үйл ажиллагаа хангахтай холбоотой үйл ажиллагаа бол одоо хэвийн явагдах нэ. За хүнсний үйлдвэрлэл, хүнсний худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа бол бас хэвийн явагдах нэ. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээл, тээвэрлэлтийн үйл ажиллагаанууд. За энэтэй холбоотой үйл ажиллагаанууд бас хэвийн явах нь. Хот суурин, усан хангамж, ариутгах татваргын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанууд бас хэвийн явагдах нь. За эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл одоо эмнэлгийн хэрэгсэл татан авалт байд юм уу? Одоо шаардлагатай зүйлүүдийг бол хэвийн явах нэ. Банкны төлбөр тооцооны үйл ажиллагаа. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо шуудан үйл ажиллагааг бас хэвийн явах нь байна. За тусгайлсан чиг үүргэхээ байгууллагын үйл ажиллагаа тасралтгүйгээр одоо хэвийн явагдах нэ. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын үйл ажиллагааг одоо мөн хэвийн үйл ажиллагаа хангаж явуулна. Шүүх прокурорын үйл ажиллагаа, оршуулгын буйны үйл ажиллагаа гэсэн. Эдгээр 11 төрлийн үйл ажиллагааг бол ямар нэгэн одоо хязгаарлалтгүйгээр одоо хэвийн үйл ажиллагааг одоо хангаж явуулах юм бас чиглэл авсан байгаа. За энэ бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн хугацаанд гамшигаас хамгаалах тухай хуулийн 13, 14 буюу одоо нөхцөлсөн бэлэн байдлын зэрэгт өдөртмөн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд авч хэрэгжүүлдэг арга хэмжээг бүхэлд нь авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр гамшигаас хамгаалах тухай хуулийн 13, 14 заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн гамшигаас хамгаалах албад мэргэжлийн сумдын засаг дарга төрийн болон нутгийн захиргааны байгууллагын дарга удирдлагуудад энийг бас үүрэг болгосон байгаа. За Говьсүмбэр аймгаас хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 11-р сарын 12-ны тэг 6 тэг цагаас 11 сарын 17-ны өдрийн өглөөний тэг 6 цаг тэг минут хүртэл хөдөлгөөнийг төр зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагын дарга удирдлагууд бас үүрэг болгосон байгаа. Энэ дээр хот хоорондын такси гэж сая хэлж байсан тийм ээ. Хувийн тээвэр эзлэж байгаа. Тэгэхээр энэ хот доторх такси бол энд орох уу? Орно. Тэ энийг бол ялгаахгүй. Зөвхөн саяны миний дурдсан 11 төрлийн хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой биш бол бус бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо бас төр зогсох энэ бэлэн өндөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн хугацаанд төр хугацаагаар зогсоож байгаа. За мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн хугацаанд автозамаар дамжин өрх тээврийн хэрэгслийг ариутгал халдваргуулж хийж ажиллахыг одоо Балын эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон байгаа. За ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр мөн энэтэй холбоотойгоор эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ажиллах төлөвлөгөөг одоо аймгийн онцгой комиссын шуурхай штабаас гаргаад энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байна. Энэ бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн энэ хугацаанд манай аймгийн хэмжээд төрийн саяны одоо нэгдсэн 11 төрлийн үйл ажиллагаа тийм үү. Тэн дээр аймаг сумын онцгой комиссын гишүүд тусгайлсан чиг үүргэхээ байгууллагууд үндсэндээ одоо энэ бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн үеийн одоо энэ арга хэмжээг хяналт шалгалт энэ бүх зүйлийг авч хэрэгжүүлэхээр ингээд бас үүрэг чиглэл аваад ажилдаа ороод ажилладаг.
Одоо энэ орой үеийн цагаар одоо иргэдийг бол одоо онцгой шаардахгүй гадуур явахгүй байх тийм ээ. Гэртээ байх одоо хамгийн гол юм байна шүү дээ. Тэгэхээр эргүүл шалгалт хяналтыг одоо цагдаагийн байгууллага одоо өөр бус байгууллагууд сум орнуудад багийн засаг гэдэг энэ дэр одоо хамтсан эргүүл шалгалт энэ төр хийх үү? За цагдаагийн байгууллага онцгой хөдөлгөөний байгууллагаас хамтарсан одоо өнөөдрийн байдлаар 6 чиглэлд хөдөлгөөнд эргүүлийн ялж шалгалтын ажлыг хийж байна. За мөн сум хот хоорондын босоод эхлэхийн зам дээр одоо 3 пост ажиллаж байна. Нэг нь байнгын постн дээр, нэг нь 16 дугаар зөвлөг дээр, за шивээ говь сумын пост гэж 3 пост ажиллаж байна. Баян тал шивээ говь сумын хувьд сумын онцгой комиссоос яг одоо Сүмбэр сум дээр авч байгаа энэ арга хэмжээг одоо сумын онцгой комиссоос зохион байгуулад энэ бүх заалт дэглэмийг тогтоогоод ажиллах бас ийм үүрэг чиглэл өгсөн байна. Иргэн хүнд ямар нэгэн асуудал гарна тийм ээ. Одоо мэдээж одоо тэр болгон хуулийг мэдээлж болохгүй, чадахгүй байгаа бах. За бас онцгой байдлын газраас асуух зөвлөх юм гарна. Тэгэхээр иргэдийн одоо хандах хутас одоо ямар учруу хандаж одоо мэдээлэл авах уу, зөвлөгөө авах уу? Ер нь COVID-19 салбарт үүссэн гарснаас хойш одоо өнөөдрийн байдлаар 10 сарын хугацаанд 2020 оны 2 дугаар сараас эхлээд аймгийн онцгой байдлын газар дээр аймгийн онцгой комиссийн шуурхай штабыг тасралтгүйгээр өнөөдөр ажиллаж байгаа. Шуурхай штабын утас 7054 11 тэгдэг гэсэн утсаар одоо энэ таны ярьсан асуудал шаардлагатай мэдээлэл авах бол одоо ийшээ залгаад мэдээлэл авах шаардлагатай. Дээр нь одоо биеийн одоо тийм халуурсан бүлээс одоо шиш тэмдэг ямар нэгэн байдлаар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн газар руу нэгдсэн эмнэлэг рүү холбогдож одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг даавар зөвлөгөөнүүд авах шаардлагатай. Орон нутгийн хувьд иргэд хөл хорионы дэглэмийг сайтар дагаж мөрдөн хүн бүр амныхаа алдтай дэлгүүр хоршоо албан газруудад ариутгал цэвэрлэгээ ном журмын дагуу явагдаж байна. Зах зээл дээр худалдаж байгаа мах болон цагаан идэ дэлгүүрийн хүнсний үнэ нэмэгдээгүй талаар худалдагчид ийхүү ярьж байна. Худалдаа 8 ариун байна уу? Ариун. Хүмүүс худалдаа авалтаа ирж байна гайгүй байна уу? Гайгүй. Цагаан эдийн үнэ хэвэн байна уу? Нэмэгдэж байна уу гайгүй? Нэмэгдээгүй гайгүй байгаа. Одоо хэд хоногийн өмнө авч ирсэн тэр үнэ хэвээрээ байгаа юу? Хэвээрээ л. Харууд одоо хэлэн ямар үнэтэй байгаа? 16. 23 сүү харуул. Тэгээд гатуу харуул 18 20-той. Тэгээд сүүн 2000-тай тийм. Яг одоо хууч өнөр нэмэгдээгүй болж байгаа юм байна. За баярлалаа. Махны өнөр манай хүмүүстэй ямар хандлагатай? Манай хэвээр байгаа тийм ээ? Нэг төгрөгч нэмэгдээгүй. Сайн байна. Тий. Одоо нөхөр ямар үнэтэй байгаа? Хатаны мах 7000, бүхрийн мах 8500, хоньны мах 6500, ямаа 5500. Яг л үнээр нэг төгрөгч нэмэгдэж байгаа. Худалдаа авах тэр хүмүүсийн хөөнөр авч байгаагүй юу? Ерөнхийдөө гайгүй нэ хайртай юм байна. Улаанбаатар шиг бүжгэлсэн юм байна. Тэгээд одоо авгаар аваад Яагаар аваад тэгээд өгсөн. Өдөрт бүжгэлсэн бол эдгээр дууссан байгаа шүү дээ. Өнөөдөр нэг хоньыг ямаатай ингэ сууж байгаа. байгаад байна. Тий, тийм байна. Үн хэвэн байна. Баярлалаа. За. Сайн байна уу? Махны үнэ ямар байна? Хэвэн байна. Доктортой байна уу? Доктортой. Хүмүүсийн худалдаа авах тэр байна. Хэвэн зүгээр байдгаар урьд хараад байна. Бод хэвэн байна тийм ээ? Одоо махны нэг гайгүй байна уу? Гайгүй. Яа вэ? Тэр бүх юм хэвэн л байна. За ковид гарчсан хүмүүс хэр зэрэг явж байгааг гайгүй байна уу? Хүн гайгүй байна уу? Чи нэг хүмүүс нөгөө одоо ингээд өвчин хастайгаад очиргүй фон бонор авдаг юм уу худалдаа авалтын дараа л үсгэнээс тэр байна. Манайх бол тийм байхгүй нөө хэвэн байна. Нөгөө бараанад одоо хөслийн барааны хүн мөн нэмэгдсэн асуудал Байхгүй ерөөсөө хэвэн л энэ да. яг одоо нэгжигэд. Тий, ер нь өчтөр ерөөс хэвэн л байна. Хүмүүсийн хөдөлгөөн хэр байна гайгүй байна уу? Гайгүй тогтмол л байна шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын шийдвэр гарсан онцгой комиссийн шийдвэр гарсан Улаанбаатар хотод бол махны үнэ өссөн за иргэд бол бөөнөр худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн борил бодаа ихээр авч байгаа ийм мэдээлэлд гарсан. Говь Сүмбэр аймгийн хувьд бол өнөөдөр өглөөний байдлаар бол махны үнэ ханш өсөөгүй хэвэн байна. Хангалттай байна. Иргэд бол нөөцлж авах одоо олноор ирсэн ийм хөл хөдөлгөөн бол хэвэн байгаа. Онцгой байдлын шийдвэр гараад хөл хорой тогтоосон газар хууж байгаа хүмүүсийн хөдөлгөөнч бас баг байна.